Боса Холдинг. Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжийн нэг Боса Холдинг компани нь 1996 онд үүсгэн байгуулагдсан Монгол Улсын худалдааны салбарын ууган аж ахуйн нэгжүүдийн нэг юм. Хүнсний бүтээгдэхүүний импортын үйл ажиллагаагаар гараагаа эхэлж байсан бол өдгөө гадаад худалдаа, жижиглэн болон бөөний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, франчайзинг, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нийт 8 компанитай Монгол Улсын томоохон татвар төлөгч компаниудын нэг болжээ. Бид өнөөдрийг хүртэл 25 жилийн хугацаанд Монгол Улсын анхны сүлжээ дэлгүүр, анхны борлуулалт түгээлтийн нэгдсэн системийг нэвтрүүлсэн төвчээлэгч компани. Монгол Улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлийн 7%-ийг хангаж буй дэлхийд тэргүүлэгч хүнсний бүтээгдэхүүний импортлогч. Монгол Улсын цэвэр усны зах зээлийн 30%-ийг хангаж буй Эрдэс усны брэнд Тэрэлж усны үйлдвэрлэл. Монгол Улсын чихрийн импортын 20%-ийг дангаараа хангах хүчин чадалтай импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий Монгол Улсын анхны орчин цагийн чихэр амтны үйлдвэр Монконди. Дэлхийд тэргүүлэгч томоохон брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж буй франчайзинг бизнесийг тус хөгжүүлэн амжилттай ажиллаж байна. Биднийг Монголын топ 100 аж ахуйн нэгж, бизнесийн шилдэгүүдийг тодорхойлогч Bloomberg Awards-ийн Best Achievement, Монголын үндэсний худалдааж үйлдвэрийн танхимын худалдааны салбарын шилдэг энтерпренеур зэрэг Монгол Улсын томоохон нэр хүнд бүхий шилдэг шагналаар шагнасан нь бидний хичээл зүтгэлийн үнэлж буй илрэл юм. Боса Холдинг компани нь ажилтан хүн төвтэй бизнес байх. Байгаль орчинд хор нөлөөгүй, их дэлхийд ээлтэй, ёс зүйтэй бизнес байх гэсэн үзэл баримтлалтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү үзэл баримтлалын дагуу 2021 онд бүх гишүүн компаниуд 100% хогоо англин хайдаг болж, харилцагч үйлчлүүлэгчтэй урайлан ажиллаж байна. Чихэр амтны Монконди үйлдвэр нь эрчим хүчний их үүсвэрээ уураар шийдвэрлэснээр эрчим хүчийг 70% хэмнэж, их дэлхийд ээлтэй бизнесийг хөгжүүлж байна. Мөн Тэрэлж Эрдэс усны үйлдвэрлэлд саарл ус ашиглан байгаль орчны нөхөн сэргээлтийг тогтмол хийдэг. Хүнсний аюулгүй байдлыг ханган дэлхийн жишгт нийцсэн эрүүл бүтээгдэхүүн сонгон импортлдог. Цар тахлын үед бид олон сорилттой тулгарсан ч шийдвэр гаргалтыг оновчтой, шуурхай хийсний үр дүнд борлуулалтын орлогыг өмнөх оноос 26.6%-аар өсгөж, хүний нөөцийн орон тооны цомогтгол хийлгүй, орон тоог 10%-аар нэмсэн бахархам амжилттай ажиллалаа. Нийт ажилчдын ажлын цагийг багасган, онлайн шилжилтийг хийсэн, өвдсөн ажилчдын цалинг 100% болгож сэтгэл санаагаар дэмжсэн. Цар тахлын үед ажлын шаардлагаар өндөр эрсдэлтэй ажиллаж байсан 300 гаруй ажилчдын цалинг 50% нэмсэн зэрэг томоохон бодлогыг хэрэгжүүлсэн нь энэхүү амжилтын үндэс болсон юм. Боса Холдинг Групп компани хүний нөөцийн бодлогын хүрээнд тогтвортой ажиллахыг дэмжих бодлого баримталдаг бөгөөд хувь хүний хөгжлийг дэмжин карьер өсөлтийн эрхтгч боломж олгон, удирдлагын түвшний ажилчдад сэлгэлт хийх аргаар чадварчуулан, шинэ орчинд мандайлах үйлчлэгийг бүрдүүлж ажилладаг. Түүнчлэн Монгол улсад анх удаа баярлалаа ээжээ ажилчдынхаа ээжүүдэд тогтмол цалин олгодог томоохон хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Судалгаагаар эцэг эхчүүдэд үр хүүхдээрээ бахархах, ажилчдын хувьд ажилдаа сэтгэл хангалуун байдлыг 80% нэмэгдүүлсэн байна. Боса Холдинг Групп компани нь цаашид инновац тулгуурласан, байгаль ээлтэй, хүн төвтэй бизнес байх үндсэн бодлогыг баримталж, дараах 3 салбарыг тэргүүлэх чиглэлээ болгон хөгжүүлэхээр зориод байна. Хүнсний импорт, фэшн, үйлдвэрлэл. Бидний оролцоо сайхан амьдрал уриатайгаар ажилтан бүрийн оролцоог чухалчлан өөрийн болон бусдын амьдралд эергээр нөлөөлөх боломжийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. 2021
2017 онд хилцээний зохион байгуулалттайгаар Bossa Global Brands компани үйл ажиллагаа эхлэж байсан бол 2020 онд албан ёсоор бие даасан компани болон өргөжсөн юм. Bata 2017 онд дэлхийн 70 гаруй улс оронд 5300 гаруй салбартай дэлхийд даяар өдөр бүр 1 сая гутал борлуулдаг Европын алдарт гутлын брэнд Bata-г албан ёсны эрхтэйгээр зах зээл нэвтэрснээс хойш уг брендийн Монголд танигдалт 50% өссөн байна. Gidfel 2018 онд дэлхийд чанараараа хүлээн зөвшөөрөгдсөн уг брендийг зах зээлд нэвтрүүлснээс хойш өргөн сонголт, өндөр чанар, бүтээгдэхүүн бүрд тусгасан ухаалаг шийдэл нь Монголын галт гооны хэрэгслийн зах зээлийн 10%-ийг дангаараа хангасан тэргүүлэгч брэнд боллоо. Tari Weil хамгийн чадварлаг брэнд гэдгээрээ хэрэглэгчдийн дунд алдартай Швейцар улсын Tari Weil брэнд нь 2019 оноос албан ёсоор Монгол охид бүсгүйчүүдийн дэгжин сонголт болж чадсан юм. Michael Kors Америкийн нэгдсэн улсын тансаг зэрэглэлийн брэнд Michael Kors брэнд нь Монголын хэрэглэгчдийн хамгийн хүсэмжит брэндийн жагсаалтыг тэргүүлж байсан тул 2020 онд тус брэндийг албан ёсны эрхтэйгээр амжилттай нэвтрүүлсэн. Oro-Blu 2021 онд Итали улсын Tirco дотор хувцсны Oro-Blu брэнд албан ёсоор худалдаалагдаж эхэллээ. Superdry манай улсын хэрэглэгчид энэ оноос эхлэн 2030 он гэхэд хамгийн байгаль дээлтэй фэшн брэнд болох зорилготой Английн эрэгтэй, эмэгтэй хувцсны Superdry брэндтэй нэгдэх боломжтой боллоо. Бидний ялгар хонцлог, давуу тал. Бид дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн онцлог давуу талыг судалж Монгол хэрэглэгчдийн зан төлөв, хэрэгцээ шаардлагад тулгуурлан брэнд тус бүрийн стандарт дүрмийг баримтлан брэнд хөгжүүлэлтийн цогц төлөвлөгөөгөөр маркетинг идэвхжүүлэлтийн мэрэгсэн давуу талаа ашиглан өөрийн зах зээлд амжилттай нутагшуулж чаддаг. Хүний нөөцийн сургалт хөгжлийн бодлогоор харилцагч брэндүүдийн олон улсын стандартаар гадаад дотоодын сургалтанд хамруулж ажилтнаа мэрэгшүүлэн ажиллаж байна. Цаашдын стратеги төлөвлөлт, үйл ажиллагаа. Монголын хэрэглэгчдийн хамгийн хүсэмжит брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж, Монголын фэшн салбарын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэхэд дэмжлэг болон ажиллах.